This is Paige Breckner. It's time for you to be the best with my team. Орой мэндийг хүргэе үзэгчтэй 30 ба 30 өдөр нэвтрүүлэг та бүхэнд ээлж дугаараа хүрэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийн платинум үеэд итгэгч сайн сайхныг санхүүжүүлнэ Голомт банк. За өнөөдрийн дугаарт бид Вашингтон Wizards-ыг онцлон та бүхэнд хүргэх болно. Студиуд хөтлөгч болон тайлбарлагч Тулга Нямбаяр нар ажиллаж байна. Орой мэндийг хүргэе. За өнөөдргий. За Wizards-ийн тухайд сүүлийн цөөнгүй жилүүдийн туршид NBA хамгийн тааруу амжилттай багуудын нэг байгаа. Өнгөрсөн үеэр ч гэсэндээ тэр дүр зураг бол үргэлжилсэн. За боломжит 82 тоглолтоос 64-т нь хожигдол хүлээсэн. За тэгээд довтлооны үзүүлэлт дээр лигийн 30 багаас хамгийн сүүлд бичигдсэн, хамгаалтын үзүүлэлт дээр 27-д бичигдсэн, net rating-ээр мөн хамгийн сүүлд байсан болвол за залуу багуудад ажиглагддаг бас нэгэн зүйл бол хэмнэлээрээ бол дөрөвт бичигдсэн сайн мэдээ. За бусдаар бол мөн л тааруу үйлрэл нь боллоо тийм ээ. Лигийн хамгийн муу 3 багийн нэг байлаа. Энэ байдал нь харамсалтай нь сүүлийн бүр жил болгон давтагддаг болчихлоо одоо. Одоо драфтаас хичнээн дээгүүр тоглогч аваад өөрөөр одоо энэ багт супер одыг багтаа татаж авчих ч гэдэм юм уу. Ямар нэгэн тийм одоо сэтэл өгөх энэ багт нэг ирээдүй байна гэж яригдах хэмжээнд ойрын хитэн жидэл тийм зүйл огт харагдсан гэдэг. Тэгээд сүүлийн хэдэн жил бол Вашингтоны хувьд одоо Америкийн уг нийслэл хотын баг байгаад байдаг. Тэгээд харамсалтай байдал бол тис эсэргээр юм уу дүр зурагтай үлрэлүүд хөвөрсөөр байна. Wizards дэрсэн тоглогчдын ер нь тоглолтын арга барил талаас оноо авалт дунджилж байгаа статистик үзүүлэлт талаас ч гэсэн ер нь буурж байгаа тохиолдол ажиглагддаг. Энэ нь юутай холбоотой гэж хардаг вэ? Ер нь зүгээр яг миний хувьд бол хийж байгаа солилцоонуудыг харахад ч тэр тий. Одоо нэг багт нэг одоо жоохон муухагаар хэлэхэд гологдоод гэдэг юм уу тий. Өндөр гэрээтэй ч гэдэг юм уу. Ийм тоглогчдыг багтаа ингээд солилцоогоор аваад ирдэг. Тэгээ тэр тоглогчд нь нэг бол гэрээгээ худалдаж аваад явдаг, эсвэл гэрээнд дуусаад явдаг. Энэ багт яг одоо тийм тосгоолох хэмжээний ийм үр нөлөө үзүүлж чадахгүй байсараад ингээд тэрдгээр тоглогчдод нь явдаг ч гэдэг юм нэг. Иймэрхүү сонин менежментийн их тийм сонин шийдрүүд, сонин солилцоонууд бас хийгээд идэх нь бас их сонирхолтой байгаад байна л да. За тэгээд Алекс Сарас Вашингтон Wizards-ийн яриагаа эхлүүлцгээе 67 тоглолтод оролцсон. 13 оноо 6.5 самбар 2.4 дамжуулалт. За тэгээд довтлогоо болон 3-ын шидэлтийн гүйцэтгэлтлийн хувийг та бүхэн харж байна. За Сарын хувьд хүлээлтэнд бас л хүрээгүй нэг үлрэлв. Ямар дүгнэлттэй өнгөрсөн үлрэл. Энэс жилүү хүлээж исэн байх л та угаасаа. Яхаар хүлээлтэнд бол хүрээгүй хэрэг. Ер нь бол энэ нь хувь тоглогчоос нь шалтгаалж байна уу эсвэл багт нь учир нь байна уу гэж харж байна. Мэдээж багт аль алинд нь асуудал байх ёстой. Одоо зөвхөн нэг тоглогчийн буруу гэхээс илүүтэй багийн сагсан мууны тоглолтын арга барил. Одоо энэ багт ямар нэгэн систем гээд нэрлэж хэцүү айгүй хэцүү те тоглогчид нэг хөгжлийн лигийн баг тоглогчид өөрсдөө харуулах хэрэгтэй юм шиг тиймэрхүү үйлрэл болоо. Тэгээд төвийн байрал бодогдтал ба тоглож байгаа тоглогчийн хувьд мэдээж бусдаас тодорхой хэмжээний хамааралтай сагсан муу тоглодог. Тэгээд багийнхан бусад тоглогчид бол тоглолтын арга барилын тоглогчдыг гэж онцгороход туслалцаа үзүүлж чадсангүй юу дээ гэж харж байна. Түүнээс ер нь хувийн урьдчилан харах юм бол хөгжөөд ер нь ирээдүйд багийн гол тоглогчдын нэгээр олон жил доктортой тоглохын потенциалтай харагдсан. Надад бол яг хувь тоглогчийн тоглолтын ур чадвар арга барил нь үнэхээр таалагдсан. Тэгээд рүүг төлөвлөлт дээр яг гүйцэтгэл таар байлаа. Яг тэгэхээр баг нь өөрөө хамгийн муу баг байлаа. Тэгээд дандаа л өөрсдөөсөө илүү сайн багууд эсрэгэл тоглосон гэсэн үг л дээ. Тэгэхээр сайн хамгаалт, сайн баг эсрэг тоглохоор их өндөр статистик үзүүлэхэд өндөр тоглооны гүйцэтгэл хүлээхэд бас амаргүй байлаа. Түүнээс ур чадвар нь харах юм бол энэ тоглогч бол надад өнгөрсөн жилийн шилдэг шинэ тоглогч байсан. Стефен Каслис илүү ур чадвартай санагдсан. За тэгвэл дараагийн онцлох ёстой тоглогч Carrington. За өнгөрсөн үлрэлт боломжит бүх тоглолтонд оролцсон сайн мэдээ. 9.8 оноотой 4.2 самбар. За дамжуулалт нь 4.4, тоглооны хувь нь 40.1. За 3-ын шидэлтийн гүйцэтгэлийн хувь нь 33.9 гэсэн маань. Энэ тоглогчийн өнгөрсөн үлрэлт ер нь ямар дүгнэлттэй байгаа вэ? За ер нь яг үндсэндээ нэг багийн 1-2 номер дээр түүнийг бол ашиглаад байгаа. Тэгээд бас л драфтын одоо 24 оны драфтын 14 дахь буюу лотоны хамгийн сүүлийн сонголт болж орж ирж ирсэн ийм тоглогч. Тэгээд бас л яг нөгөө түрүүний сарын адилаар нөгөө баг нь тааруу учраас баг одоо талбайд тоглож байгаа 12 нийт тоглогч. За ер нь үндсэндээ нэг 5 тоглогчоос нь 2 нь одоо сайн тоглоод бус нь муу тоглоно гэдэг ойлголт цагсан бүгд бас хэцүү шүү дээ. Тэгэх юм бол баг хожихгүй. Тэр яг тэрнтэй адилхан баг тэр чигтэл сайн байж ич хувь тоглогчийн статистик үзүүлэлт
ур чадвар бол төдий чиний харагдана. Тэгэхээр Баб Карингтоны хувьд бол яхахгүй. Яг л цааштай адилхан нөхцөл байдал гэж болох байх л та. Түүнээс яг холбогч дээрээ бол бас чинь 1.93 м гэдэг бол бас холбогчийн байрлал дээр ихэд бол өндөр нуруулаг ийм тоглогч шүү дээ. Ер нь шидэлттэй юу юмтай тоглогч байлээ. Руки үлрэл дээр ер нь төлөвлөм бас өөрт нь минут олдохгүйсаа өнгөрсөн үлрэлд олдсон минутаа маш сайн ашигласан. Тэгээд энэ үлрэлд ч гэсэн ер нь төвшөөхэд нэг 15 оноо 6 самбар 6 амжилт унтчихчих болов. Ер нь их олон тал тоглолттой. Нуруул биеийн өндрөө зүгээр ашиглаждаг. Шидэлттэй, оролцтой, хурдтай, тесрэлттэй гэдэг ер нь зөв хөгжих боломжтой юмтай тоглогч шиг санагдсан. Тэгээд энэ үлрэлд ер нь зөвөр сар Карлтон Карингтон хоёроос бол хүлээлт байгаа. За Вашингтон Уизардс багийн хувьд өнгөрсөн улирлын амжилтад ийм байна. За үргэлжлүүлэн тэд 100 хийсэн солилцооны талаар бид ярилцаад явах болно. За явсан тоглогчид 6 тоглогч харагдаж байна. За Садик Бэй гэдэг тоглогч нь бэртлэнтлээс болоод тэгээ бүр мартагдаж байна да. Уг нь бол нуруулаг маш сайн шиддэг гэдгээрээ бас нэлээд гарч ирж ирсэн юм үзтээ харамсалтай сүүлийн жилүүдэд. Өвдөгний ер нь олон гэмтэл бэртлээс шалтгаалаад ингээд педик канцер солилцоогоор явуулчлаа. За тэгээ Антони Гил, Вичон Холмс хоёрын гэрээ дууссан. За Келли Олиник угаасаа тэр баг болгонд ямар ч ажилгүй байна гэж байдгүй тоглогч. Баг болгонд очиод талбайд минут олж идэг. Ийм ухаалаг гой тоглогч. Тэгээд явсан Pacers руу Индиана руу явлаа. Тэгээд эцсийд Jordan Poole нэг юм явлаа да. Тэгэд өнгөрсөн үлрэлийн хамгийн том өөрчлөлт зөв нүүдэл нь юу байсан бэ гэхээр Kyle Kuzma, Jordan Poole хоёрын тааруу гэрээс салж чадлаа. Энэ хоёр тоглогч бол багийн лидерийн статустай тоглож чадахгүй байна гэдэг нь Wizards харагдсан. Залуу тоглогчдын тоглолтыг хаагаад гэхдээ бага ялтанд хөтлөж чадахгүй ийм үүргийн тоглогчийн байрлал дээр илүү тохиромжтой тоглох боломжтой ийм хоёр тоглогч байсан. Тэгээд ялангуяа Poole бол их өндөр дүнтэй гэрээ өгсөн байсан. Тэр гэрээнээсээ салаад удаа Карлтон Карингтон ч гэдэг юм бусад залуучуудаа хөгжүүлэх дээр анхаарсан юм зөв шийдвэр байсан болов уу гэж бодож байна. Тэгэхээр явуулсан тоглогч ер нь хамсаадах зүйлгүй. Сайн нүүдлүүд гэж бодож байна. Тэгээ Smart ч гэсэн угаасаа энэ багт нэг тийм нөлөө үзүүлж тоглохгүй тодорхой байсан. Дамжин төр зогсдог газар болчиход байна л да дундаж тоглогчтой. Тоглогчтой нэг багаас яг нэг плей-офф контендер төвшөнд өрсөлдөх гэж байгаа. За гэхдээ өөр нэг багт хэрэггүй болсон тоглогч нь Вашингтон дээр нэг төр буудлаад тэгээ цаашаа карьераа үргэлжлүүлдэг нэг ийм л амжин өнгөрөх буудал болцоод байна л да Вашингтон зэрэг баг. Тэгэхээр одоо харин эсэргээрээ одоо саяны тулгаагийн хэлсэнчлэн нөгөө Poole-с Kuzma-гаас ингээд ямар ч зэн гэрээнүүдээс ашиггүй байдлаас салж чадж байгаа учраас одоо харин энэ үйлрэлээс эхлээд яг хөө энэ үйлрэлд бол бид нэ дахиад Вашингтоноос амжилт хүлээхгүй. Хамгийн гол нь нэг зөв замдаа орох үйлрэл нь энэ үйлрэл бас болж эхэлж байна уу да. Тэгээд өвөл бас нэг өөр одоо дэмий солилцоо ч юм ийм зүйл бити хийчихээсэй гэж бас бодож байна. За зөв замдаа орох үйлрэл гэдгийг онцлоо. Дээрээс нь Jordan Poole-ийг лидер статустай тоглож чадахгүй юм байна гэж түгэнж байгаа юм байна. За тэгвэл ирсэн тоглогчид энэ орон зайг нөхөж чадахгүй. За 8 тоглогч ирсэн байна. Эдгээр нэр суундаас хамгийн их анхаарал татж байгаа нь CJ McCollum байна тийм ээ. Тийм McCollum Pelicans-аас Poole-тэй харьцуулахад бол хамаагүй туршлагатай. Ур чадвар ч гэсэн мэдээж оноо авах шидэлтийн гүйцэтгэл гээд бусад ур чадваруудаа бол McCollum Poole-тэй харьцуулахад бол илүү байж болох үс. Яг уу тэгээ насны үед мэдээж одоо Poole-с илүү ахмад энэ тоглогч. Гэхдээ ямар ч гэсэн Вашингтоны үед бол Poole-с салж байгаа нөгөө зөв шийдвэр хийсэн. Оронд нь McCollum ирж байгаа нь бас сайн хэрэг. Ингэж л Poole-с салж байна л да. Өөр арга ирээдүйн төлөвлөгөөнд нь ч гэсэн McCollum байхгүй бах. McCollum-ийн ирээдүйн төлөвлөгөөнд ч гэсэн Wizards байхгүй бах. Тэгэхээр CJ McCollum ер нь цаашаа дахиад энэ үйл солигдох магадлал маш өндөр. Одоо Вашингтон ч бас нэг иймэрхүү тоглогчдыг заримдаа бол бүр гэрээг нь хөдөлж аваад явуулцдаг шүү дээ. Тэгэхээр тийм зүйлч бас болж магадгүй юм дээ. Улирал донд юу болох юм. Одоо тэгээ бидний зүгээр саяны ирсэн тоглогчдоос онцолж харах хэрэгтэй тоглогч харахгүй. Trey Johnson гэдэг драфтын 6 дахь сонголтыг бид онцолж харах хэрэгтэй. Энэ жилийн драфт анги юм их сайн ангилж өндөр хүлээлттэй орсон. Тэгээд 6-аар харна сонголоо лигийн хамгийн муу амжилттай 3 баг байсан мөртлөө бас жоохон азгүй байлаа. Яг сайн драфт ангийнхаа орж ирсэн жил ер нь дээгүүр сонгож чадахгүй байгаад байдаг асуудал байдаг. Алекс Сарын жил болохоор ер нь тэр анги тэгж өндөр хүлээлтгүй анги байсан. Тэр ангиас болохоор ингээд драфтын 2 дахь сонголтоор сонгох хэрэг нь ирчдэг. Тэгээ яг ингээд сайн хүмүүс ороод ирэхээр ингээд хоошоо унчаад байдаг юм нэг азгүй байдал бас Wizards-ыг дагаад байгаа. Гэхдээ Trey Johnson бол бас хүлээлт өндөр байна. Энэ тоглогч
одоо ер нь Трей Джонсон, Боб Каррингтон гэдэг ийм хоёр урд чугны хослолтой болж гинүү гэдэг хүлээлт байна. За мөн Кэм Уитморыг Rockets-аас авчирсан бас ирсэн тоглогчдоос хамгийн их анхаарал татж байна. Тэгээд Уитмор яхахгүй хувь орчтор нь драфт илсэн цагаас эхлээл өндөрөөр үнэлэгдсэн. Тэгээд бэлтгэл дээрээ их сайн тоглодог. Мөртлөө талбай дээр гарах минут ер нь олдохгүй, бүрэлдэхүүн хуучин багийнхан бүрэлдэхүүнээс шалтгаалаад тунд бол хангалттай минут олдохгүй байсан. Бол Wizards-ийн тоглогч ер нь яг бас 15-аас дээш минут дундчилчих бүрэн боломжтой юм билээ эхлэх болов. Тийм тэгээд ер нь сая одоо тэр явуулсан тоглогчдын ирсэнтэй нь харьцуулаад харах юм бол ямар ч үсэн энэ баг нэлээд сайжирсан байх энэ дүр зураг бол харагдаж байна л да. Одоо Малака Брайнам ч гэсэн Spurs-д бол бүр гараанд хүртэл заримдаа гарч тоглож исэн энэ тоглогч байгаа. За тэгээд яг хуу нэлээд өндөр хүлээлттэй байсан ч гэсэн NBA-д харамсалтай тэгж хүсэж исэн ч гээ тоглож чадаагүй. Марин Багли бас нэг жилийн гэрээгээр энэ багт бол ахмад тоглогчийн гэрээгээр нэгдчихлээ гэдэг ч юм. Ингээд явуулсан тоглогчтой нь харьцуулахад сая одоо Макколум Витмор гэдэг эдгээр тоглогч нар хүртэл нэмэгдээд ирэхээр Вашингтоны хувьд энэ үйлрэл бол ямар ч байсан нэг зөв замдаа орсон. Өнгөрсөн үйлрэлаасаа нэг зөвхөн ингээ хожигдоод унаад идэг биш. Бас нэг дорн бүст хожлын төлөө тоглодог ийм баг болж хуурж мэдхээр нэг ийм гэрэл гэгээтэй үйлрэл байх болов уу гэсэн таамаг бол байна. За тэгээд CJ McCollum болон Cam Whitmore-оос гадна Trey Jones нэг энэ хэсэгтээ онцлие. За энэ оны драфтын ангийг онцгой гэдгийг бүгд илтгэж байгаа. За тэгээд энэ драфтын 6-аар сонгогдсон энэ тоглогчийн хувьд скаутын тайлан нь юу гэж бичигдсэнийг бүгдээр өргөжлүүлэн хамтдаа харцгаая. За Trey Johnson бол энэ драфтын шилдэг оноо төгч болж магадгүй юм аа. За учир нь түүнд ямар ч хамгаалтыг сэтэлж оноо авах чадвар, шидэлтийн техник бий, түүнд элит тесрэлт хурд байхгүй ч гэсэн шаардлагатай үед ирч хүчээ нэмэгдүүлж чаддаг. За түүний шидэлтийн чадвар нь NBA-д урт карьер хөөх бүрэн боломжтой супербод болохгүй байж болохч өндөр түвшний гарааны тоглогч болж чадах потенциалтай. За бүх одод болох нөөц бололцоо ур чадвар бүрэн бий гэсэн байна. Харьцуулсан тоглогч нь Ричард Хэмилтон. За энэ одоо скаутын репорт гэдэг маань драфтлагдсны дараа биш, драфтлагдахаас өмнө гардаг ийм зүйл. Тэгэхээр энэ тоглогчийг одоо Вашингтонд очино гэдгийг бол хүмүүс мэдэхгүй байсан. Мэдээгүй байсан байхдаа гаргасан репорт гэсэн. Тэгээ харьцуулж байгаа тоглогч Ричард Хэмилтон гэж бас Вашингтон Wizards багт оноо авалтын бас машин болцсон байсан. Майкл Жорданы сүүлийн жилд нь хүртэл Жордантай хамт тоглож ирсэн Ричард Хэмилтон гэдэг тоглогчтой бас Трей Джонсныг харьцуулсан бас их гоё сонирхолтой харагдаж байна. Тэгээд яг харахгүй Ричард Хэмилтон ямар тоглогч байсан бэ гэхээр ерөөсө бөмбөггүй тоглолтыг маш сайн хийдэг тоглогч бол сүүлдээ хуурсан. Ер нь Вашингтонд байхдаа бол илүү оноо авах чиглэлийн тоглогч бол байсан байна. Тэгээд ийм тоглогчтой харьцуулж чинь гэдэг бол Трей Джонсонд нэлээд л том босго нэлээ өндөр хүлээлт бас тавигдсан байгаа болов уу гэдэг ийм л бодол байна да. Хамилтаас илүү мэдээж 3 шидэлтэндээ 3-40 орчим хувьтай шиддэг. Тэгээ 20 оноо дундчлагта шидэлтийн оролдлого ч гэсэн их мөртлөн гүйцэтгэл нь өндөр байна. Тэгэхээр энэ тоглогч бол яг гуй зарцсан ерөн зүгээр сүүлийн жилүүд драфтлагдаагүй өндөр хүлээлттэй оноо төгч нь болох боломж байна да. Тэрийг харах үйлрэл болж байна да. Дараагийн Брэдли Бийл нь байх юм биш үү те. Яг энэ 2 номерын байралтай бол ийм тоглогч яг одоо ингээ энэ үйлрэлд бол Макколум байгаа ч гэсэн тэгээд Макколумтай ирээдүү гэж энэ багт бас хараахан байхгүй болов гэж бодож байгаа учраас дараагийн энэ залуу сайн оноо авдаг тоглогч нь ирж байгаа нь бол тэдний хувьд их сайн анги болж байна. За тэгээд ямар ч тач Вашингтон Wizards-ийн хувьд өмнөх жилүүдээс илүү хүлээлттэй улирлыг хүлээж болохоор улирлыг үзүүлнэ гэдэг нь энэ 100 хийсэн солилцооны манаас нь харагдсан болоо гэж бодож байна. Ингээд үзэгчдээ 30 баг 30 өдөр нэвтрүүлгийн түрээнд хэсэг хугацаанд завсарлах болно. Эргэж ирэхдээ бид багийн ирээдүй болоод цалингийн цэстэй танилцсанаа. Нэвтрүүлгийн гол ивент тэтгэгчээр хамтдаа төрүүлж алхах нь Unitel Group. Эргэн тавтамаар л үзэгчтэй 30 ба 30 өдөр нэвтрүүлэг Вашингтон Wizards-ыг онцолж байна. За үргэлжлүүлэн бид цалингийн цэстэй танилццгаая. Вашингтон Wizards-ийн хувьд за ерөнхийдөө цалингийн цэсээрээ бол том багтаа орж байгаа тийм ээ лигийн багуудаас. Тийм тэгээд угаасаа сүүлийн жилд орж байгаа хамгийн бага цалин төрсөн баг уу. Сүүлийн жилүүдэд угаасаа тэгээд нөгөө зүйлсэн амжилт тийм зүйл байхгүй учраас тэгээд ийм баг цалин зарцуулж байгаа учраас л ийм баг тиймэрхүү амжилттай байсан харагдаж байгаа юм л та. Тэгээд нөгөө эхний хэсэгт харуулсан Кузма, Пул хоёрын нөгөө гэрээнүүд явцсан учраас одоо бол ингээд цалингийн цэс бүр сулраад баг болоод ирчихсэн байгаа гэсэн. Зүгээр яг нэг сул тал байгаад байгаа нь энэ баг ингээд хэдийгээр цалингийн цэсээ суллаад энэ нөхцөл байдалд ороод
том од тоглогчийг чөлөөтэй агентаас илсүүлэх боломж яагаад ч мэдэхгүй гардаггүй. Тэр нэг сонирхолтой. Гарахын төлөө ихлэ залуучууд нь сайн тоглоод үлдэх. Уг нь төлөө гэдгийг харуулна л та. Тэгэхгүй бол том од тоглогч ингээд ирээдүйн тодорхойгүй баг дээр ирж карьераа өргөх нь тодорхой. Тэгэхээр ерөөсөө залуучуудаа л минутаагүй залуучууд руугаа л зүтгэсэн зөв. Тимдээ ч ерөн зүгээр ямар ч центрыг байгуулсан мó гэрэндээс салсан. Тэгээд одоо Макколум Миддлтон хоёрын гэрээ жишээ нь эргэжил дууссан шүү дээ. Тэгээд хоос алдгаас сэргийлээд ерөн зүгээр хямдхан нэрч хамаагүй удирдлагын нүр явуулж таарах болов уу гэж бодож байна. Плей-оффын төлөө дайралт хийж байгаа багууд руу. Тэгээ уг нь Вашингтон ч одоо багийн эзэдийг харах юм бол Тед Леонсис гээд Вашингтон Капиталсын эзэн. За тэгээ энэ бүр ордныхоо эзэн гэдэг ч юм уу те. Маш том бизнесмен энэ багийг сүүлийн жилүүд дандаа удирдцаар ирсэн. Тэгээ харамсалтай нь энэ үнэ удирдлагад ор тэгж өндөр амжилттай байсан цаг хугацаа маш бага байлаа. Одоо хамгийн гайгүй тоглосон жил нь л баг Джон Wall, Bradley Beal хоёртой нэг плей-оффт эхний шатнд шалгарч исэн ийм удирдал байсан баг. Түүнээс өмнөч төр хойнч төр энэ баг бол дандаа лигийн хамгийн тааруу багуудын нэг байсаар ирсэн. Тэгээд энэ байдал одоо ямар ч энэ зуунаас эхлээд нэг арай өөрчлөгдөх чиглэл рүүгээ орж байгаа шүү. За тэгвэл багийн ирээдүй за 26-аас 27 оны улирал хүртэл гэрээтэй тоглогчдыг харцгаая. За бас маш олон тоглогч байна. Онцлол 11 тоглогч байна. Дээрээс нь залуу тоглогчид их харагдаж байна тийм үү? Тэгээ одоо ямар ч сан муу гэрэнүүдээс бүгднгээс нь салж чадсан байгаа нэг сайн хэрэг. Хамгийн анхны тоглогч Кори Кисперт байна. Тэгээ араас нь шууд Билал Кулибали ороод ирж байгаа torын баг их л залуу ерөн зүгээр эргэжлээс эхлээд лигийн хамгийн залуу баг болчихсон. Бараг энэ жилч болж байгаа юм байна дөө. Тий. Ер нь бол яг хоо нэг хамгийн залуу бүрэлдэхүүнтэй. Дээш нь татах хүн Миддлтон л болчихоо да. Макколум хоёр л тий. Миддлтон Макколум хоёр л ах шиг байна. Тэгэхээр ингээд лигийн ямар ч гэсэн залуу баг болох нь болж байгаа юм байна. Тэгэхээр эргэжил үлдэж байгаа тоглогчтой харах юм бол энэ дундаас нэг өрсөлдөж байгаа бол тэгээд нэг хитэн кор бүрэлдэхүүнээ олж авна. Тэгээд ерөн зүгээр яг энэ баг одоо ингэн энэ үлрэлт ерөөсөө харах юм гэвэл бид Трей Джонсны тоглолт юм хэр байх нь хүлээлтэнд хүрэх нь. За тэгээд Алекс Сарын хөгжил төвшлийг харъя. За Билал Кулибали яг бас мөн ирэх мэдлэлтэй болоод энэ жил ингээд гол тоглогчдын нэг нь болоод эхлэхээр бас яаж тоглох нь харна. За тэгээд AJ Johnson потенциал нь хэр байх нь гэдгийг харна. Кэм Витморыг бас энэ чөлөөтэй сагсан бүгдээр өөрийнхөө ур чадвараараа гялцж чадах нь гэдгийг харна гэд. Эдгээр залуу тоглогчдын бид хөгжлийг нэг таарна. 2026 оны драфтын хитг сонголтын эрхийг авч хэн гэдэг тоглогчийг авах вэ гэдгийг харна. Ерөөсөө гол харах юм нь ерөөсөө энэ хоёр тоглогч байна. Тэгээд Крис Миддлтон, CJ McCollum хоёрын багт юу авчирч чадах вэ? Солилцоогоор явах та. Тий. Тоглолтоороо биш солилцоогоор гэсэн үг тий. Ерөөсөө ийм л гурван зүйлийг энэ багаас бид ирэх үлрэлт харна. Тэрнээс амжилт бол угаасаа харахгүй. Ахаад тактикаар унын баг 20 хүрэхгүй ажиллаа байгуулах бах. Гэхдээ зүгээр өнгөрсөн үлрэлээ бодоход залуучуудын статистик өсөлт төвшлэлтэнд нь илүү том байх болов гэсэн айдал. Залуучуудын минут бүр л ихсээд явах байх. Угаасаа өрсөлдөөн ч айхтар байрал болгон дээр одоо холбогч дээр гэхтэл өрсөлдөөн байна. Ер нь урдлын шугамны 1 2 3 номер дээр бол энэ багт маш олон залуучууд байгаа учраас эдгээр тоглогчдын өрсөлдөөнөөс ялж гарч ирсэн л энэ багийн ирээдүйтэй цаашдаа холбогдно гэсэн үг л дээ. За үргэлжлүүл энэ багийн гарааны болон сэлгээний бүрэлдэхүүнийг хамтдаа харцгаая. За Баб Карингтон бол угаасаа гарааны холбогчоор тоглох нь тодорхой байх. За тэгээд Макколумыг өвөл одоо солих нь яах нь ямар ч өдрөл эхлэхэд бол сэлгээнээс бол тоглохгүй гараанд гарах байх. За Миддлтон дээр бас эргэлзээ байна. Одоо бол Миддлтоны үзүүлж байгаа тоглолт бол нэлээд унцчихсан юм байдалтай байгаа учраас энэ тоглогчийн оронд өөр тоглогчийг бас гараанд оруулж магадгүй. Кулибалиг бас SF-тер тоглуулах юм тий. Эсвэл зөвшөөрөл бүр Трей Джонсоо гаргаад зүгээр ингээд саарад тойруулаад жижиг бүрэлдэхүүнээр тий. Чикагоныг тэгж тоглолт хийсэн шүү дээ. Эсвэл бүр Кисперт ч гарч магадгүй. Ер нь бол яг Трей Джонс бол гараанаас нь тоглолт сурах бахав. Тэгэх бах. Тэгээд тоглогч нь бас сэлгээнээс тоглолт сурах, гараанаас тоглолт сурах тоглолтыг эхлүүлэх хэмнэл дундаас орох хэмнэл тэсвэр байдаг л да. Трей Джонсон ч одоо 1.96 см өнөртэй юм залуу байгаа. Гэхдээ ер нь бол энэ нуруунд дээр бол нэг SF-тер тоглолцоход бол уун бас асуудалгүй гайгүй. Одоо орчин үед угаасаа ер нь дандаа комбо байрал болцсон дөө. Тэгээд ер нь яг хөө зүгээр 1 2 3 номерын тоглогчт нь гуруулаа нэг 90-ээс өнөртэй хэмжээгээд 3 тоглогч хамтаа гараад тоглоход асуудалгүй. Түвшний давтлагч дээр Билал Кулибали ч гэсэн бас жижигдэхийц нуруу намтхууц юм тоглогч. Тэгэхээр гарааны тохон тоглогч байх хэвээр юм тоглогч байгаад байдаг. Тэгэхээр ингээд ерөөс Миддлтон, Макколум хоёроор энэ багт хэрэггүй болчиход байгаа байхгүй. Ер нь энэ хоёрыг өөр драфтын эрхч болтгоо болгоод явуулах хэрэгтэй. За сэлгээний бүрэлдэхүүнийг хамтдаа харцгаая. За Трей Джонсныг ерөнхийдөө улирлын ихэнд сэлгээнд ашиглавал
багшиглах болов уу эсвэл гарант тохиромжтой юу? Ер нь гарант тохиромжтой гэж үзэж яг байна. тулгыг хийсэнчлэн гарант гаргасан дээр л доо. Юун тул драфтын 6-аар сонгосон үлээ. Тэгэхээр одоо угаасаа ингэ залуучуудаа хөгжүүлэх гэж байгаа баг бол нэг одоо Макколом нийтлэлтэй хоёрын ард Трей Джонсныг суулгаад байна гэж бол бас байхгүй байна. Тэгэхээр залуучууд нэлээд зоригтой үйлдэл хийгээд Макколомыг сэлгийн суулгасан ч болно шүү дээ. Яг үнэндээ бол. Тэгэхээр ер нь бол Трей Джонсны гарант тоглосон. За яг хөө сэлгээг харах юм бол Спорсоос авчирсан Малака Брэнэм, тэгээд Хьюстонээс ирсэн Кэм Витмор, тэгээд Кори Кисперт, Вучевич, Кэшон Жорж гэсэн тавт бол байна. За өнгөрсөн жил бол энэ Вучевич, Жорж 2, Кисперт 3 бол нэлээд давгүй ашиглагдсан. За тэгээд урдлын 2 тоглогч нь бол шинэ тоглогчнууд байгаа. Гэхдээ нэг нь бол Спорст өөрийгөө бас давгүй тоглогч гэдгийг харуулсан энэ тоглогч. Нөгөө Кэм Витморын хувьд бол харамсалтай нь Хьюстон Рокетс багт нэг тийм минут олдохгүй, боломж олдохгүй байгаад байснаас биш. Уг нь одоо коллежид байхдаа ч гэдэг юм уу Кэм Витмор бол нэлээд өндөр өндөж ирсэн ийм тоглогч. Тэгэхээр одоо энэ чөлөөтэй тоглуулах энэ насгажуулагч нар ийм багт ирж байгаа учраас Кэм Витмороос ч гэсэн сэлгэнээс нь унаа авалт бол гарч ирэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Ер нь гараа сэлгийг харахад бас боломжийн ямар ч нэг зөв чиглэлтэй орцсон байгаа багийн шинж бол харагдаж байна гэж бодож байна. Солих ч гэдэг юм уу Макколом, Мидлтон гээд солилцоогоор зайлшгүй явуулах ийм тоглогчдод байгаа ч гэсэн залуучууд нь бол их гоё болчиход. Ер нь бол эрхчлийн драфтаас хөгжин товтлогчийн тоглогч авах магадлал маш өндөр л харагдаж шүү Тий. дээ. 4 номер дээр одоо Кулибали нэрлэгдээд байгаа болохоос биш. Яг үнэндээ бол Кулибали 4 номер дээр бас арай нуруу намдах тоглогч. Одоо ингээд зөв магадлалаар нь бодох юм бол эрхчил дахиад драфт ихний 5-аар сонгох магадлал маш өндөр. Вашингтон. За бүр сайн байвал ер нь драфтын нэгээр сонгуульт тэдний үе сайн шүү дээ. Тэн дээрээсээ тэр драфт ангийнхаа хамгийн сайн хүчний товтлогчийг сонгож чадах юм бол Боб Каррингтон, Трей Джонсон, Билал Кулибали, за тэгээд тэр эрхчлийн драфтын одоо ихний сонголт нь болох PF дээр тоглогч орж ирээд Саар гэсэн ийм кор 5 залуу тоглогчоос бүрдсэн баг бүртгэл ийм плантай л явж байгаа болов. За залуу тоглогчдыг хөгжүүлэх тал дээр Вашингтон Уизардсын дасгалжуулагч хэрсэн ажиллаж чаддаг дасгалжуулагч юм бол дасгалжуулагчдын бүрэлдэхүүнийг бүгдээр хамт. За Брайан Киф дасгалжуулагч яг үнэхээр өөрийгөө баталж харууллаагүй, залуу тоглогчдыг хөгжүүлж харууллаагүй. Ядаж одоо Сарыга оны шилдэг шинэ тоглогчийн шагналын ч хүртүүлж чадсангүй шүү дээ. Тэр чинь уг нь багийн амжилтаас үл хамааран өгдөг шагнал болохоор Сар авах бүрэн боломж байсан. Тэгэхээр яг энэ дасгалжуулагчид дээр одоо яг дүгнэлт хийхэд үнэхээр амаргүй байна л та. Тэгээд Брайан Кипс гэж байгаач одоо мэдгүй одоо багийнхны амжилт угаасаа муу байгаагаас шалтгаалаад ч тэр Нэмбэгийн 30 багийн дасгалжуулагчийг одоо баг цээжээр нэрлэх гэвэл ганц мэдгүй байх боломжтой Брайан Кипс гэж болчиход байна л тийм. Нэг л ажлаа удаагүй болоогүй тий. Хоёрт баг нь хоцчихгүй гэсэн мэт болж байгаа. За гуравт тэгээд яг нэг давуу талаа бас гайгүй залуу дасгалжуулагч байна харцангуй. Одоо ер нь залуу дасгалжуулагчид нэг үе явдал хүч төрөн орж ирээд байгаа. Одоо багт нь уг нь багийнх нь одоо гол тоглогч болох боломжтой гэдэг байгаа Алекс Сар бол Франц тоглогч. Тэгээд туслахаар нь Францын шгшөө ахтус тоглож ирсэн Алексис Ажинса гэж нэгэн цаг үед бас Францын шгсэн жоохон уналттай байх үед төвийн байрал тоглож ирсэн ийм тоглогч хэрхэн бол одоо туслах цэцгажуулагчаар нь ажиллаж байна. Тэгэхээр энэ нэг улсын одоо нэг хэлээр ойлголцдог ийм хүмүүсийн хоорондын харилцаа гэдэг ч юм. Энэ дээрээс үндэслээд туслах цэцгажуулагч нь ч гэсэн Алекс Сарыг энэ Франц тоглогчийг бол Кулибали ч мөн ялгаагүй тийм. Эдгээр тоглогчтойгоо илүү бас харилцаа ойрхон байдаг хүний хувьд хөгжүүлэх боломж нь уг нь байгаад байгаа юм болов уу гэж хараад байгаа. Зөвхөн Брайан Киф цэцгажуулагчаас шалтгааллахгүйгээр. Тэгэхээр цэцгажуулагчдын баг ер нь энэ баг бүхэлдээ Вашингтон Уизардс бусад залуу тоглогчд нь дасгалжуулагч нь бүгдээрээ л өөрсдөө нөгөө харуулж харахгүй амжаагүй тийм боломж гараагүй байна л та. Тэгэхээр одоо ирээдүйд л юу болохыг бид нэр харах л үлдэж байна гэсэн үг. За дүгнэлтээр Вашингтон Уизардсаас бид одоо яг юу хүлээх ёстой юм бэ? Ямар ч тач Алекс Сарыг дэвших үү, за Трей Джонсон хүлээлтэнд хүрэх үү гэсэн эдгээр хүлээлтүүд байгаа юм байна. За дээрэс нь Мидлтон, Макколом гэдэг ч юм уу эдгээр ахмад туршлагатай тоглогчид энэ багт юу өгч чадах вэ гэдгийг бас харах юм байна. За тэгвэл хожлын хувьд энэ багийг өсөж дэвшихийг ер нь хэдэн он хүртэл хүлээх ёстой юм бол энэ үйлрэлт тэдний амжилт хаана хүрэх вэ? Харин түрүүн хэлсэн л дээ драфт ирэхин төлөө явна, тактикаар унана, угаасаа очихгүй. Тэгээ 20 ажил байгуулах бах. Тэгэл өөрсдөө драфтаар л явна. Өөр сонголт одоохондоо 21-2 жилдээ байхгүй л. Энэ багийн хувьд ер нь 20 ажилт хүрнэ гэж бодож байна. 20 ажилт бол хүрэх бах. Хичээх юм бол одоо нөгөө автоматар унах гэдэгтээ биш. Яг тоглолтоороо тоглол
25 ожилж авах байх. Хангалттай юм байна. Гэхдээ зорилго нь тэр биш учраас угаасаа уналт хийж таарах байх л та. Ялангуяа за удирлыг яаж эхлүүлэхийг нэг харах байх. Гэхдээ тэрнээс хойш удирдлийн бүх одын тоглолтоос хойш 2 дугаар агст бол ер нь солилцооч хийж магадгүй. Тэгээд тэр чигтээ ер нь унж дуусах удирдал байх бол. Яг тэгэхээр эх жилийн драфт бас нэлээ хүлээлт байгаад байгаа ийм драфт шүү дээ. Тэгэхээр эх жилийн драфтыг бас тэдний хувьд нэлээ ажиглаж харж байгаа болов уу гэж бодож байна. За баярлалаа. Ингээд үзэгчдээ бид та бүхэнд 30 ба 30 өдөр нэвтрүүлгээрээ Вашингтон Wizards-ыг онцлон хүргэлээ. Дараагийн дугаараар уулзцай нэвтрүүлгийн Platinum event тэтгэгч сайн сайхныг санхүүжүүлэн Голомт банк байлаа. Баяртай үзэгчдээ. Баяртай үзэгчдээ. This is Paige Beckner. It's time for you to be the best. With my team. Let's go. Give it all I got, then I'ma give some more. Giving, push it past the limit, cause I'm built to score. Mind over matter, I'ma win the war. Yeah, keep rising to the top, no matter what.